Монгол улс бүгд найрамдах Солонгос улс хоёроос жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломж бүрдэж байна. Монгол улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд 4-р ирмэлэгдлээ. Бамбай хоншорт могоо орон нутгаас автомашинд зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдол нэмэгдэж байна. Алтны үн өндөр байгаа алтан үеийг ашиглах гэсэн засгийн газрын бодлогыг эрх баригч намын бүлэг тэмцсэнгүй. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7:10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Хагасчлахаараа үргэлжилсэн оюу толгойн хэлэлцээр дуусаж, үр дүнд нь Монгол улс анх удаа ногдол ашиг авахар болсон. Мөн нийтдээ 30 орчим их найд төгрөгийг хэмнэж өгөөжөө 13 их найд төгрөгөөр нэмэгдүүлж чадсныг засгийн газар мэдээлж байна. Ингэснээр одоо Монгол улс оюу толгойгоос ногдол ашигаа хэрхэн авах вэ гэдэг дээр тохиролцоо хийх болтлоо. Мөн онтрегийн хилцлийг хэрхэн хийх вэ гэдэг нь ч асуултын тэмдэг хэвээр байна. Монгол Улсын засгийн газар Rio Tinto компанитай хийсэн хэлэлцээрийн үр дүнг товчлбол манай улс менежментийн төлбөрөө 2 дахин бууруулж чадлаа. Зээлийн хүүгээж 2.5%-аар буурууллаа. За мөн анхны ногдол ашгаа энэ ондоо багтаж авахар боллоо. За нэг үе бодвол хөрөнгөрүүлэгч талтай засгийн газар эрх ашгаа тулган зөвшөөрүүлж чаддаг боллоо гэж олон нийт дүгнэж байна. За гэвч нөгөө талд зээлийн хүүг 2.5%-аар бууруулсан тохиролцоог чамлах хүмүүс ч цөөнг байгаа юм а. За тэгвэл хэлэлцээрийн ажлын эсхийг ахалсан сангийн сайдын зүгээс зээлийн хүүг 2.5%-аар бууруулж 7.9% руу оруулж ирнэ гэдэг бол олон улсын байгууллагуудын тооцож байснаас ч бага түвшинд аваачсан явдал гэж тайлбарлалаа. Энэ төслийн санхүүжилт гэдэг байгаа юм. Энэ төслийн санхүүжилт бол олон улсын 15 банк санхүүгийн нэгдлүүдийн оюутлогын төслийг үнэлээд өгсөн зээлийн хүү байхгүй юу? Энэ зээлийн хүү нь өөрөө 9% байгаа. Энэ нь өөрөө СОБР-төр нэмэх нь одооны өнөөдрөөр тооцох юм бол 3.6-аар нэмэх нь 5.4 байна гэсэн үг. Тэгэхээр бид нар энээс доод түвшинд авчирч байгаа. Нэгэнт оюутлогын хэлэлцээр албан ёсоор эцэслэгдсэн тул одоо онтрегийн тал бид нар манай улс хувь эзэмшлээ тогтоох асуудал яригдж таарна. За энэ хэлэлцээрийг хийх ажлын эсхийг Дандан нэм сайд ахлахаар болсон байна. Түүний хэлж байгаагаар оюу толгойн алдааг онтре дээр давтахгүй тулд Ороногийн хөрөнгө оруулалтын гэрээний жишгийн дагуу хувь эзэмшлээ амнаатаар орлуулах тактикийг барьж ажиллана гэлээ. Одоогийн байдлаар Монгол улсад бол жишг болцсон гэрээ бол Ороно майнингтай хийсэн гэрээ байгаа. Франц улсын Арева одоо хөрөнгө оруулалтын гэрээ. Усын хурлаар нээлттэй оруулж батлагдсан энэ гэрээ байгаа. Энэ бол одоо ашигт малтмлын тухай хууль заасан тодорхой заалтын хүрээнд ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр буюу амнаатаар орлуулсан гэрээ байж болно гэдэг хувилбарыг ашиглаж ирсэн ийм гэрээ байгаа. Ийм гэрээний загвараар ч үзэн, за бусдаар нь ч үзэн эхний ээлжинд хилцээгээ эхлүүлээд ажил эргээ ширээн дээр суугаад ярих. Ийм л одоо ажил эхэлж байгаа. Онтре компанид оюутлогын бүлэг ордын огт хөндөгдөөгүй томоохон нөөц хадгалагдж байгаа. За иймдээ ч Онтре бол оюутлогын ирээдүйн хамгийн том амтд пилоны нэг хэсэг гэж хэлж болно. За иймд манай улс тэр пилонаас өөрт ашигтай байх хувилбарыг сонгож хилцэл хийнэ. Нэгэнт Rio Tinto компани оюутлогоо дээр буулт хийж Монгол улсын саналыг хүлээн авсан учраас за Онтре дээр манай улс барьцаа ахиулж чадах уу, барьцаанд нь орох уу гэдэг нь мөн л анхаарал татсан асуудал болоод байна. Шүүхээс тогтоосон хүүхдийн тэтгэмжээ хугацаанд өгдөггүй, бүр санаатаагаар бултаж, орлогоо нуудаг эцэг эхчүүдэд хариуцлага тооцох эргэцэн орчин манай улсад байхгүй. Иймд хүүхдийнхээ тэтгэмжийг өгөхгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алдан тооцож, бүр улсын хилээр гарах зорчих эрхийг нь хязгаарлах зэрэг саналууд хууль тогтоогчид, хуульч өмгөөлөгчдийн зүгээс гарч байсан. Харин өнөөдөр хууль зүйн дотоод хэргийн сайд мэдээлэл хийхдээ хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй иргэнд алдан хүү тооцох зохицуулалт бүхий хуулийн төслийг улсын их хурлд өргөн мэдүүлсэн тухайга хэллээ. Өнөөдрийн байдлаар одоо 32 жил болсон шүүхийн шийдвэр байна. Шийдвэрлэгдээгүй. 25 жил болсон шүүхийн шийдвэр байна. 12 жил болсон шүүхийн шийдвэр байна. Тэгээ байраа залилуулсан, эсвэл одоо хохирдсон, банкны зээлэл нь авч чаддаггүй. Эд хөрөнгөө хохирдсон энэ бүхний ард одоо иргэдийн дандаа хувь заяа амьдрал байж байгаа учраас бид энэ бүх асуудлуудыг одоо зэгцэлье гэж явж байгаа. Хүүхдийн тэтгэмжийн одоо төлөлт өнөөдрийн байдлаар дөнгөж одоо 29%-тай 56%-тай гэдэг ийм асуудлууд байж байгаа. Тэгэхээр бид нар энэ хэрвээ хүүхдийн тэтгэмжийг төлөхгүй бол тэрэн дээр нэмж одоо алдан тооцдог, хүү тооцдог. Хэрвээ шүүхийн шийдвэр тухайн цаг үедээ гүйцэтгэхгүй бол бас ханшийн зөрүү тухайн үеийн үн цэнийн асуудал гэдээ байдаг учраас бүгдийг нь одоо
тодорхой хүү тооцох замаар хохирогч иргэдийг хохирлгүй болгох юм асуудал энэ дээр явж байгаа. Төрийн тахилагт ноён уулын дархан цаазат газрын хилийн заагт өөрчлөлт оруулж алтны 2 том ордыг хөдөлгөх тогтоолын төслийг засгийн газраас улсын их хурлд өргөн мэдүүлээд байгаа. Тодорхойлбол Гацуурт болон Ирээн Баавгатын ордуудын талбай ноён уулын дархан цаазат газрын хилийн заагтад давхцаж байгааг хамгаалалтаас гаргахыг тусгажээ. Ингэснээр нийт 52.8 тонн алт ухаж авах зам нэгдэх юм байна. Гэвч 2 ч сонгуульд өгсөн энэ үед эрх баригч намынхан иргэдийн бухимдал эсэргүүцлийг намжаах үүднээс энэ асуудлыг хойшлуулах харуулжээ. Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагт хамаарч буй Гацуурт Ирээн Баавгатын ордыг ухах оролдлого 2 дахь удаага улсын их хурл руу орж ирлээ. За өнгөрсөн жилийн үдээ даатгалруу аяныг эхлүүлэх хүрээнд энэ асуудал хөндөгдөж парламент дотор баггүй эсэргүүцэл гарч байсан ч за эцэст нь олонхороо баталсан байдаг. За гэтэл удалгүй ерөнхийлөгч улсын их хурлын баталсан тогтоолын ноён уултай холбоотой хэсэгт нь хэсэгчилсэн хориг тавьж улмаар улсын их хурл энэ залтыг хасаж байсан. Гэтэл хэдхэн өдрийн өмнө эдийн засгийн хөгжлийн яамнаас алтны үн өндөр байгаа алтан үеийг алдаж болохгүй хэмээн Гацуурт Ирээн Баавгатын ордыг ухах зөвшөөрлийг улсын их хурлаас авахар тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа юм а. Тэнд ямар нэгэн түүхийн дурсгал байгаль орчин сөрөг нийлүүлэх зүйл байхгүй. Дахиад хэлээ өмнө ашиглалт хийгдээд явчихсан шорон ордоо ашиглаад дууссан орд газар шүү дээ. Тэрийг үзэн бүрэн ашиглах нь улс орны эдийн засаг хэрэгтэй байдаг. Гэтэ энийг улс төр болгож байгаа ян өндөр мушингүй үйлх юм бол нэлээд гарч байна. Энийг бас наривчлан шалгахад их хурл хийх хэрэгтэй болсон юм шиг байна. Засаг бол бодлого гаргасан, асуудлыг өргөн барьсан. Нийтдээ 52.8 тонн алтны нөөцтэй энэ хоёр төслийг хамтд нь хэрэгжүүлж чадвал манай улсын эдийн засагт их хэмжээний орлого орно гэж эдийн засаг хөгжлийн сайд тайлбарлаж байна. Тодорхойлбол Гацууртын төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монгол банкнд 4 тонн алт тушааж 500-аас 600 сая Америк долларын борлуулалтын орлого бүрдүүлэх боломжтой байна. Харин Ирээн Баавгатын төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монгол банкнд 1 тонн орчим алт тушааж 120-оос 150 сая Америк долларын борлуулалтын орлого бүрдүүлэх боломжтой гэлээ. За гэхдээ нөгөө талдаа иргэдийн эсэргүүцэл их байгааг үгүйсгэх аргагүй. Учир нь өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн алтныг болон алт хоёр аяны дараа нөхөн сэргээлтэд хийлгөө өргөсөн хариуцлагагүй уул уурхайн компаниуд өчнөө бий. За энэ тэгэхээр хариуцлагатай уул уурхайг хуулиар баталгаажуулахад анхаарч байгааг салбарын сайд хэллээ. 90-ад онд алтны хөтөлбөр гэдэг хөтөлбөр хэрэгжүүлээд эдийн засаг маань уналтанд орсон асах 300 гаруй хувийн инфляцтай нийгэм шилцэн хүнд үед бид тэр ерөөсө алтаар л эдийн засаг босгож ирчихсэн. Тэгээ тэр нөгөө талд нь сөрөг үр дагавар нь юу болсон бэ гэхээр бараг 1000 орчим гол мөрөн нуур ширгэж алга болсон. Тэгээ сүйдсэн юм асуудал үүссэн. Чухал нэгжүүд маань бас хариуцлагатай зөв ажиллах хэрэгтэй байдаг. Энэ уул уурхайн хаалт нөхөн сэргээлт гэдэг юмд хариуцлагатай хандах хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ ажлыг бол энэ ашигт нөлөөний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид нэр тодорхой болгож оруулж өгч байгаа. Ийхүү алтны үн өндөр байгаа алтан үеийг ашиглах гэсэн засгийн газрын бодлогыг эрх баригч намын бүлэгч өөрсдөө дэмжсэнгүй. За хоёр ч сонгуул ойрцсон энэ үед иргэдийг бухимдуулаад дэмий гэж үзжээ. Хамгийн гол нь ухсан нүхээж булчгаж чаддаггүй хариуцлагын уул уурхайн компаниудаас болж байгаль орчин сүйдэхгүй гэдэг болгоомжлол алт гурван аяныг зогсон байдалд ороход хүргэж байгаа юм а. Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бүрэн чөлөөлөх засгийн газрын тогтоол батлагдлаа. Ингэснээр виртуал буст бүртгүүлсэн компаниуд тэг хувийн татварын орчинд үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгааг салбарын сайд нэмэн хэллээ. Тодорхойлбол програм хангамжийн үйлдвэрлэл, аппликейшн хөгжүүлэлт, видео тоглоом нийлүүлэх чиглэлээр үйлчилгээ явуулдаг компаниуд татвараас чөлөөлөгдөж байна. Мэдээллийн технологи зориулсан тусгай бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бол бүх төрлийн татвараас чөлөөлөгдсөн байдаг. За тэгвэл бид бүхэн мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг эрхлэх, үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиараа бид нар бас зохицуулт орж ирээд за яг өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөгдөж 0% татвар төлөхийн боломжтой болж байгаа. За цаашлаад бизнес эрхлэлийн тухай хуулийг дагаж орсон хуулиуд за үүнээс гадна татварыг дагаж орсон хуулиудаар дамжин бусад татварууд дээр чөлөөлтүүд бий болно гэсэн. За ингэснээр бид нар стартап компаниудыг шинэ төрлийн бизнесүүдийг бий болгоход дэмжлэг үзүүлж байгаа ийм зүйл гарч ирж байгаа. За одоо энд өнөөдрийн баталсан жагсаалтууд бол бид нар нэгдсэн үндэсний байгууллагын статистикийн хэлцээс гаргадаг ийм эдийн засгийн ангилал байдаг. Энэ ангилал дээр байгаа програм хангамжийн
үйлдвэрлэл эрхлэгч нар болон за компьютер сэлбэг хэрэгслийн үйлдвэрлэл эрхлэгч нарт зориулсан юм жагсаалтыг баталсан байгаа. За энэ жагсаалтын дараагийн слайдаар нь үзүүлчихтэй. За энэ дээр ингээд одоо жишээ нь видео тоглоом нийлүүлэх үйлчилгээ ажил эрхэлдэг хүмүүс бол одоо virtual бүсэд компани бүртгүүлээд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөгдөх нь. Эзэн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Өнөөдрөөс эхлэн та явган хүний замаар сурон скутертэй давхивал хууль зөрчсөнд тооцогдно. Ийм агуулга бүхий хуулийг хэдхэн хоногийн өмнө улсын их хурл эцэслэн баталсан. Гэвч дугуйн зам байхгүй хэсэгт иргэд хаагур зорчих вэ гэх мэтчлэн дэд бүтцтэй холбоотойгоор энэ хууль хэрэгжихэд бүрхэг байгаа юм. Иймд нийслэлээс хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж дуусгах хүртэл сурон скутер зэрэг бичил цахилгаан тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнөөр зорчуулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Сургууль скутерыг нийлүүлэгч бизнесийн компани өөрөө нийслэлийн засаг даргатай нэгдүгээр гэрээ хийх ёстой. Одоо өнөөдөр яг хэдэн мянган сургууль скутер мопед замын хөдөлгөөнд оролцож байгаа нь бол яг тоо баримтын хувьд тодорхойгүй байна. Тэгэхээр тэрийг бүртгэлжүүлэх ёстой. Гэрээ байгуулна, бүртгэлжүүлнэ. Тэгээд дугаар олох. Тэгэхээр чи мотоцикл өнөөдөр дугаартай л явчих шүү дээ. Улсын дугаартай, автомашин улсын дугаартай байдаг. Яг тэрнтэй адилхан мопед, сургууль скутер бүгдээр дугаартай болох ёстой. Ингээд энэ бэлтгэл ажлуудыг хийжээж, цэгцэлжээж одоо хууль бол яг бүрэн утгаараа хэрэгжиж эхлэх юм гэж ойлгож байгаа. Ер нь иргэдийн одоо хүсэлт иргэд бол одоо ерөөсөө энэ хууль хизээ одоо хэрэгжиж эхлэх вэ гэж ерөөсөө маш их одоо хүлээлттэй байгаа. Тийм учраас сургууль скутер мопедыг бол хэсэг хугацаанд одоо замын хөдөлгөөнд оролцуулахгүй хориглох гэдэг нь бүр мөсөн хориглож байгаа биш. Тодорхой хугацаанд хориглоод энэ хооронд нь бэлтгэл ажил хангаад хуулийн хэрэгжилт эхлэнэ л гэсэн. Энэ жилийн эсэлтийн шалгалтын агуулга хэтэрхий хүнд байсан учраас сурагчид нийтээрээ хангалтгүй оноо авсандаа сэтгэл дундуур байна. Тухайлбал нэг ангийн сурагчдын 50-аас 70% нь босго оноондоо хүрээг байна. Энэ нь багшийн заах арга барил болон боловсролын тэгш бус байдалтай холбоотой гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Энэ жилийн хувьд хот хөдөөгүй сурагчид эсэлтийн шалгалтын оноондоо сэтгэл дундуур байна. Тэр дундаа биологи, физик, математикийн шалгалтын агуулга хэтэрхий хүнд хугацаанд амжаагүй гэдгийг сурагчид учирлаж байлаа. Тухайлбал Хинтээ аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн эсэлтийн шалгалт өгсөн сурагчдаас 50% нь босго оноондоо хүрсэн гэдгийг сурагчид хэлж байлаа. Энэ асуудал нийслэлд ч ялгаагүй ба нэг ангиас л гэхэд 70% нь босго оноондоо хүрээгүй байгааг сурагчид илэрхийллээ. Үүнийг сурагчдын зүгээс шалгалтын агуулгаас гадна зохион байгуулалттай холбоотой гэж шүүмжилж байна. Нөгөө төвөр багш нарын заах арга барил болон шалгалтанд бэлдэх чадварч нөлөөлж байна гэлээ. Ер нь л зааж байгаасаа нэлээд л хүнд ирсэн. Манай ангийн бараг 70% нь тэнцээгүй. Тэг ер нь л амар яг хараад ахнаа нэг бол унтсан, нэг бол тэнгэр дээшээ ингээд амар лаг авцсан. Хүндэлт ирчихсэн тий. Биологи дээр манай аймгээс ихэнх нь унтсан дөө. Манай сургуулиас 20 хүүхэд өгсөн. Тэрний дөнгөж нэг 10 хүүхдийн л тэнцэндээ босгоод авсан гэх юм. Гэтэ нэг өндөр аав. Англи хэл ер нь нэлийн өндөр босготаа гарч ирээд англи хэлтэй тэнцээгүй. Англи хэл хүнд ингэж ирсэн. Эсэлтийн шалгалтын онооноос харвал математикийн хичээлээр Увс аймгийн сурагчид тэргүүлж байгаа бол Өмнө Говь аймаг сүүл мушгиж байна. Харин англи хэлний хичээлээр Улаанбаатар хот тэргүүлж Булган аймаг төгсгөлийн байранд ирэмблэгдэжээ. Харин физикийн хичээлээр дахин Увс аймаг тэргүүлж Баян Үлгийн аймаг сүүл мушгсан байна.
Боловсрал судлаачдын зүгээс багш нар уламжлалт заах арга барилаа шинжлэхгүй бол эсэлтийн шалгалтад хүүхдүүд өндөр оноо авч чадахгүй байдал үүсэж байгааг илэрхийлж байлаа. Тухайлбал сурагчдад бэлэн мэдээлэл өгч цээжлүүлэх арга барилыг түгээмэл ашигласаар байна. Гэтэл эсэлтийн шалгалтанд сурагчийн логик сэтгэлгээ анализ хийх, асуудал шийдвэрлэх чадварыг шалгадаг тул цээжилсэн мэдлэгээр өндөр оноо авахд хүндрэлтэй байна. Нөгөө тэгүр нэг ангид 50-аас 60 хүүхэдтэй ажиллаж байгаа багш эсэлтийн шалгалтын зөвлөгөө мэдээллийг сурагчдад хангалттай өгч чадахгүй нөхцөл байдал үүсэж байна гэлээ. Зөвхөн хүүхдээс мэдлэг шалгах те үсэн цээжилсэн юм ойлгосон юмыг нь буцааж гаргуулж авах тийм шалгалт авахгүйгээр бас жоохон хэрэглээ тал руу даалгавруудаа тэгээ чадвар болсон, хандлага болсон тал руу ингээд даалгаврын тавилтууд тавигдаж эхэлж байгаатай холбоотой багшийн арга зүйн зөрчиж. Уг нь энэ хэрэгжиж байгаа сургалтын хөтөлбөр чинь бас л одоо чадамж руу чиглэсэн буюу зөвхөн мэдлэг биш чадвар хандлага арга одоо яг хэрэглээ тийм мэдлэгийн хэрэглээтэй холбоотой ийм одоо сургалтын хөтөлбөр хэрэгжиж байгаад багш нар хуучин арга зүгээр заадаг. Нөгөө тэгүр нийслэлийн захын дүүргүүд болон орон нутгийн сургуулиудад физик химийн лаборатори дутагдaltaй мөн номын сангийн хангамж муу байдаг. Энэ нь байгалийн ухааны хичээлүүдээр эсэлтийн шалгалт өгч байгаа сурагчдын оноонд ч нөлөөлж байгааг салбарын мэргэжилтэн болон сурагчид хэлж байлаа. Нөгөө тэгүр Баян Улгийн аймгийн сурагчид англи хэлнээс бусад хичээлүүдийн оноогоороо хамгийн сүүлийн байранд жагсаж байна. Үүнд монгол хэлний хичээлийг хангалтгүй түвшинд орж байгаа нь нөлөөлж байгааг судлаачид хэлж байна. Энэ онд шатхууны үнийн өсөлт тээвэрлэлтийн зардлаас шалтгаалan барилгын материалын үн 10-аас 20% нэмэгдэжээ. Иргэдийн худалдан авалт өнгөрсөн жилээс эхлэн барилгын материалын салбарт буурсан учраас үнэ аль болох тогтвортой барихыг хичээж байгаа гэсэн юм. Гэхдээ одоо засварын ажлын улирал эхэлсэн боловч худалдан авалт зогсон байдалд байгааг худалдаа эрхлэгчид хэллээ. Барилгын материал ашиглахад илүү хэлбэр өөрсдөө засвар шинжилэлт хийхэд илүү хэлбэр ирж байгааг худалдаа эрхлэгчдийн зүгээс онцолж байлаа. Энэ жилийн хувьд үнийн хувьд харьцангуй тогтвортой байна. Гэхдээ хамгийн өсөлттэй байгаа материал гэвэл дулаалга болон засал чимэглэлийн материал 15-аас 20% үнийн өсөлттэй байна. Жишээлбэл шалны хувьд 1 м квадрат нь 30 мянгаас 120 мянган төгрөгийн хооронд байна. Харин обооны хувьд нэг хуйлмал нь 50-аас 100 мянган төгрөгийн хооронд үнэтэй, харин хаалга 150-аас 700 мянган төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Тухайлбал нэг өрх дундаж хэмжээтэй 18 м квадрат өрөөндөө засвар шинжилэлт хийхэд хамгийн багадаа ажлын хөлсийг тооцохгүйгээр 600 мянгаас 1 сая төгрөгийг зарцуулахаар байгаа юм а. Улсын автан гэхэд улсын автан чи өөрөө ингэ опооны оронд бараг ингэ шууд ингэ өөрөөсөө эвлүүлдэг тоглоомж шууд ингэ хувилтаа ороод явчихна. Маш амархан болцсон шүү дээ. Эко автан гэдэг нь ч юм бол. Тэгээ ер нь одоо хүмүүс ихэнхдээ өөрсдөө хийдэг болсон мөлий юм а. Сайн хэмжээд амжаагаа авч ирэл бүгдөө сонголтоо хийгээд авчаар өөрсдөө бараг л очиж угсраа тавьчихад бэлэн болчихсон. Суултуур гэхээр одоо хамгийн доотлол нь 160 мянгаас сая 300 мянган хооронд байгаа. Орон сууцнууд одоо нэг тэр хулсан автан панел автыг хөвчлээ авч байгаа хгүй. Зөвхөн хар одоо нэг юм шавраар байгаа шүү дээ. Тэрэн дээр нэг заавал нэмэлт дээр нэг замаас хүмүүс хийгээд авахгүйгээр шууд хийхэд илүү амар болохоор хүртгээ өвчихсөнд хамаагүй хямд тусна гэсэн үг. Тээвэрлэлтийн зардал өнгөрсөн жилдээ харьцуулахад 30-аас 40% нэмэгдсэн байгааг худалдаа эрхлэгчид ярьж байна. Нөгөө тэгүр энэ оны 4-р сараас эхлэн гайл дээр тодорхой шалтгаангүй 20-30 хоног хүлээгдэж байж барилгын материал ирж байгаа нь хүндрэлтэй байна гэлээ. Үүнээс гадна өнгөрсөн жилээс эхлэн барилгын материалын худалдан авалт сүүлийн жилүүдэд ажиглагдаж байгаагүйгээр уналтад орсон гэдгийг учирлаж байлаа. Иргэд чанараас илүү хамгийн хямд үнэтэй материалыг сонгох болсон гэлээ. Яг эд сезонын үе орсон байх ёстой шүү дээ. Тийм хад бол хөнгөөл ерөнхийдөө байна. Яг гайл дээр гол нь одоо бид бүхэн бараагаа захиад айгүй удаж байна. Одоо ингээл бараг сарын дараа ч юм уу 20 хоног бас дандаа 20 хоногоос хойш бид нар бараг яалтайгаар загсан ч 20 хоногоос хойш ирж байгаа бас бид нар тэрнээс айгүй хүндрэлтэй. Гэхдээ энэ жилийн худалдаа авалтыг юм уу? Одоогийн байдлаар бол юм үдид яг ажил айгүй сайн байждаг бол одоо хүн байхгүй худалдаа авалт багтаал байна. Ачаа тээвэр бол нэмэгдсэн. Бусдаар бол ерөөсөө бараа бол нэмэгдэг баг. Ер нь бол нэг 30-40% бол нэмэгдсэн шүү дээ. Манай улс барилгын материалынхаа 60 орчим хувийг 2 хөрш орноосоо болон бүгд найрамдах Солонгос улсаас импортоор авдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд импортын барилгын материалаас илүү дотоодын үйлдвэрлэгчдийн материал илүү чанартай болж байгаагч худалдаа эрхлэгчдийн зүгээс онцолж байлаа.
Нэгдсэн үндэсний байгууллагын аялал жуулчлалын байгууллагаас 2026 оны эхний улирлын олон улсын аялал жуулчлалын статистик мэдээлэл дэлхийн чиг хандлагын нэгдсэн тайланг танилцууллаа. Тус тайланд дурдсанаар Монгол улсыг зорин ирсэн олон улсын жуулчдын тоо 2025 оны мөн үеигтэй харьцуулахад 39%-аар өссөн байна. Ингэснээр манай улс аялал жуулчлалын салбарын өсөлтийн хурдаараа дэлхийн хэмжээнд 4-р, Аз намхан далайн бүс нутагт 2-р ирэмлэгдэжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын аялал жуулчлалын байгууллагын боловсруулсан дэлхийн хамгийн сайн өсөлттэй 20 зорин очих чиглэлийн жагсаалтыг дараах улс орнууд тэргүүлжээ. 1-р Парагвай, 2-р Шинэ Каледони, 3-р Эл Салвадор, харин 4-р Монгол улс. Аз намхан далайн бүсийн улс орнуудаас Шинэ Каледонийн дараа 2-р ирэмлэгдсэн нь Монгол улсын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадвар болон олон улсын зах зээл дэх сонирхол эрчимтэй нэмэгдэж байгааг харуулж байна. Түүнчлэн салбарын хэмжээнд хийгдэж буй маркетинг, олон улсын сурталчилгааны ажлууд үр дүнгээ өгч байгаа нэг илрэл болж байна. Дашимт дуртахад Монгол улсын засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон зарлаж, шат дараатай авч хэрэгжүүлсэн бодлогуудын үр дүн гэдгийг нийслэлийн аялал жуулчлалын газраас онцоллоо. Үүнд бодлогын дэмжлэг, либералчлал буюу олон улсын нийслэлийн тоо чиглэлийг нэмэгдүүлж, визийн нөхцөлийг хөнгөвчлсөн нь жуулчдын урсгалыг нээх гол хөшөөрөг болжээ. Олон улсын сурталчилгаа, Welcome to Mongolia үндэсний брендинг болон дижитал маркетингийн компанид ажлуудыг дэлхийн томоохон зах зээлүүдэд зохион байгуулсан. Бүтээгдэхүүний төрөлжилт, нүүдлийн соёл иргэншил, онгон байгалийн аяллаас гадна өвлийн аялал жуулчлал, соёлын арга хэмжээнүүдийг шинээр хөгжүүлсэн үйлчилгээний чанарын ахиц. Жуулчин хүлээн авах бааз, суур, зочлох үйлчилгээний салбарын стандартыг олон улсын түвшинд хүрэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, сургалтууд үр дүнгээ өгч эхэлжээ. Монгол улс аялал жуулчлалын салбараа бүсчилсэн хөгжлийн бодлогоор дэмжиж, дэд бүтцийг сайжруулахад анхаарч байгаа төдийгүй энэхүү эерэг үзүүлэлт нь цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийг солонгоруулахад чухал түлхэц болох юм а. Тоодохгүй эх 7 хоногт бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Монгол улсад айлчлна. Энэ айлчлалыг угтан Монгол улсын засгийн газар урьдчилсан бэлтгэлээ базааж байна. Хууль зүйн дотоод хэргийн яамны зүгээс Солонгос улс дахь монголчуудын дунд илэрдэг хамгийн их зөрчил болох жолооны эрхийн талаар хоёр улсын хэлэлцээрийг бэлтгэжээ. Монгол улс бүгд найрамдах Солонгос улсын стратегийн түншлэлийн хүрээнд Монгол улсын засгийн газар болон бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар хоорондын богино хугацааны зорчигчдын тээврийн хэрэгсэл жолоодох болон жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг байгуулахаар тохиролцоод байна. Хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын богино хугацааны зорчигчид нөгөө талын нутаг дэвсгэрт 1 жил хүртэлх хугацаанд өөрийн улсын, олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх юм а. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар бүгд найрамдах Солонгос улстай Монгол улс хоёр талдаа жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх юм хэлэлцээрт гарын үсэх зурах тогтоолын төслийг танилцуулж батлууллаа. Тэгээд Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгчийн Монгол улсад их төрийн айлчлалын үеэр энэ хэлэлцээрийг гарын үсэх зурж баталгаажуулна. За эмнэлгийн зорилгоор эсвэл эрүүл мэнд аялал жуулчлалын зорилгоор түр хугацаагаар 1 жилийн хүртэлх хугацаагаар явж байгаа иргэд манай улсын иргэд Солонгосод шууд өөрийн улсын олон улсын үнэлэхээр автомашин тээврийн хэрэгсэл жолоодох эрх нээгдэж байна гэсэн үг. 1 жил буюу түүнээс дээш хугацаагаар хууль ёсоор оршин суугаа хоёр улсын иргэд онлайн болон жолоодлогын нэмэлт шалгалт өгөхгүйгээр өөрсдийн үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг нөгөө улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах эрх зүйн орчинг бүрдүүлж байна. Жолоодох эрхийг хүлээн зөвшөөрснөөр хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөл сайжирч, бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж суралцаж буй Монгол улсын иргэд болон Монгол улсад зорчиж буй бүгд найрамдах Солонгос улсын иргэдийн тээврийн хэрэгсэл ашиглах боломж нэмэгдэнэ. Энэ нь хоёр улсын иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгийг онцоллоо. Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор орон нутгаас нийслэл рүү могоо зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдол нэмэгдэж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд улсын хэмжээнд нийт 250 хүн могоо татгуулсан статистик мэдээлэл байна. Түүнчлэн Улаанбаатар хот орчимд Бамбаа хоншорт болон Аршааны гих 2 зүйлийн могоо идэвхжил 7-оос 9-р сард 2 дахин нэмэгддэг учраас иргэдийг санар сэрэмжтэй байхыг холбогдох албанаас анхаарууллаа.
Өнгөрсөн 100 нийслэлийн хэмжээнд могойтой холбоотой 122 дуудлага байгаль орчны газарт бүртгэгджээ. Тухайлбал могой хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зогсоолоос олдох нь илбэг байна. Энэ 7 хоногт л гэхэд дарих орчимд орон сууцны авто зогсоол, зайсан орчимд эмнэлгийн хашаанаас Бамбай хоншорт 2 могой олджээ. Эдгээр нь орон нутгаас автомашин болон ачаа тийшинд зөөвөрлөгдөн иржээ. Нөгөөдөг бүр хур бороо ихтэй үед үерийн усаар дамжих, мөн идэж тижээл хайн хотын захын хэсгээр могой орж ирдэг. Бамбай хоншорт могой нь хортой могойны төрөлд багтдаг. Тийм ч учраас таарсан тохиолдолд хүрч болохгүй, харин хатгуулсан тохиолдолд шархыг хэд чанга боох болон хорийг хурдан тархахаас сэргийлж хөдөлгөөнөө хязгаарлаж яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэйг сануулж байна. Могойны дуудлага бол хамгийн их огцом нэмэгдэж байгаа дуудлага юм. Өнгөрсөн одоо 2024 онд бол нэг 50 орчим могойн дуудлага ирж байсан бол 2025 онд бол 122 могойн дуудлага ирсэн. 122 могойноос одоо 110 орчим нь бол Бамбай хоншорт могойн дуудлага ажиллаж байгаа. Ер нь бол жил болгон ирж байгаа дуудлагын ихэнх ер нь бол 90 орчим хувь нь Бамбай хоншорт могойн дуудлага ажилладаг. Иргэд маань яаж сэргийлэх вэ гэхээр одоо аялал зугаалж явахдаа эрэхтэй болоод машин хэрэгэндээ бас жоохон тийм энгийн нэг юу шалгалт бас үзлэг хийгээд үзчих хэрэгтэй. Өнгөрсөн онд 1 настай хүүхэд Бамбай хоншорт могоонд хатгуулж хөлн бүрэн үхчиж, могоон хор дотор эргэтэн рүү тархаж хүндрэл үүссэн. Тухайн нөхцөлд манай улсад могоонд хатгуулсан тохиолдолд хийх ерөндөг байгаагүйгээс хүүхдийн биеийн байдал хүндэрсэн гашуун сургамж бий. Харин одоогийн байдлаар 24 тун могоон хоргүйсэр байгааг эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуултын газраас мэдээллээ. Түүнчлэн нэмэлтээр 250 тоног захиалсан энэ сарын 4-нд импортоор орж ирэн гэдгийг хэлж байлаа. Доллар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.